хууль зүйн дотоод хэлний сайд энэ хоёр Монголын нотариат тулгамсан асуудал чиг хандлага. Таны нэмэлт төрч. Танайда юуны өрд олон улсын нотариатын өдөр Монгол улсын нотариатын байгууллага үүсч өгсөн 93 жилийн баярын өдрийг тохиолдуулан хууль зүйн дотоод хэргийн сайдын нэрийн өмнөөс угаасаа чин сэтгэлийн имжлэгээ төшөөлье. Нотариатын байгууллага бол цаг хугацаанд хэмиг зохион байгуулдаг ийдэг гэдэг нь санаадрын хулгайлагдж байна. Яг цагтаа гэсэн байна. Би одоо өөрийгөө хоцорсон болов сая цагаа зогссон болов гэж хандарсан. Жараа тийм болов байсан байна. Манай улсад энэ олон хэлбэрийн тогтолцоо бий болж 1992 онд шинэ үндсэн хууль батлагдсан. За энэтэй зэрэгцээд нотариатын үүрэг хариуцлага тогтолцооны асуудал шин шатаар өөрчлөлт шинжлэгдэх ийм одоо шаардлага гарсан. Ингэхдээ бид Ром Германы их газрын эрх зүйн тогтолцооны загварыг нутагшуулж чадсан. Анхны алхам зөв байх нь альва бүх асуудалд их чухал байдаг. Хүний хувьд ч гэсэн анхны сэтгэл гэдэг бол ямар төвчтэй байдаг. Бидний хувьд шинэ үндсэн хуультайгаа хамт анхны одоо алхмаа зөв хийсэн гэж ингэж үздэг. Өөрөөр хэлбэл бид нотариатын тогтолцооны хувьд зөв институтыг нутагшуулж чадсан гэж үздэг. Үндсэн батлагдсанаас хойш 20 гаруй одоогоор 30 жилийн хугацаа болох гэж байна. Энэ хугацаанд цаг үеийн шинжтэй зохицуултуудыг хийж байсныг статус 1997 онд нотариатын тухай хуулийг баталж нотариатын байгууллага үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоосон асуудал бол чухал алхам байсан. Нотариатын тогтолцоонд хууль зүйн дотоод хэргийн яам өөрөө бас тодорхой манлайлагч байр суурийг эзэлж ингэж явдаг. Бид тогтолцооны хувьд, үйл ажиллагааны хувьд хөгжлийн нэг шатыг дуусгаад байна. Дуусгаад байна гэдэг нь бид өмнөхөө цэглээд цаашаа алхах биш, одоо дараагийн зарчмын шинжтэй үе шат руу орохыг цаг үе нөхцөлдүүлж байна. Ялангуяа энэ оны хавар бүртгэлийн тухай багцуулыг Монгол улсын их хурлаас батлаад байна. Уг хууль 2-7 хоногийн дараагаас улс орон даяар хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Бүртгэлийн хуульд багцуулд маш олон концепцийн шинжтэй асуудлууд тусгагдсан. Тэдгээр нь хүссэн ч эсвэлсэн ч нотариаттай шууд холбогдож байна. Тэр дотроо бүртгэлийн тогтолцоонд нотариатын гүйцэтгэх үүрэг оролцооны зарим зарчмын шинжтэй асуудлыг бид уг хууль шигтгэж чадсан. Тухайлбал урд нь бүртгэлийн байгууллагад байгаа бидний хэл занснаар 60 терабайт гэх мэдээлэл бүхэлдээ улсын нууц гэсэн ерөнхий байдлаар нэг талын хаалттай нөгөө талыг ямар чухал мэдээллүүд нь ямар төвшөнд нээлттэй вэ гэдэг нь нэг тодорхойгүй байдлаар зохицуулагдаж ирсэн байдаг. Тухайлбал 2017 онд бид судалгаа хийж үзэхэд жилдээ 4 сая хүн лавлгаа авдаг. Түүц машинаас хэд нэг онд 1 сая гаруй лавлгаа мэдээллийг авсан байдаг. Зөвхөн нэг жил 60-аас 80 мянган хүн хуулийн этгээдийн нэр авдаг.
жилд ирэх тусам гадаад паспорт шинээр авах иргэдийн тоо 30-аас 50,000 гаруй үзэж байгаа. Ийм дүн мэдээлэл байгаа юм. Өөрөөр хэлбэл төрд байгаа нотариаттай холбогдсон бүртгэлийн мэдээллийн эрэлт нэн их байна. Иргэд нотариатаар дамжуулаад хаягийн болон газар эдгэрэнгийн бүртгэлийн мэдээллийг шууд авах боломжийг бид бүртгэлийн шинэ хуулиар нээж өгсөн байна. Бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллага хууль заасан үйлчлэгийг иргэдэд цахим хэлбэрээр хүргэх ажлыг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой нотариат өөрсдийн гэрчилсэн үйлдлийн мэдээллийг захимаар үүсгэх, мэдээллийн санд байршуулах, бүртгэлийн байгууллагад дамжуулах, иргэдэд давалгаа өгөх зэрэг олон төрлийн үйлчлэгийг нотариатаар дамжуулж авах ийм боломжийг бид нээж өглөө. Мэдээлэл цаг хугацаа хамаагүйгээр өмнө шуурхай байдлыг авдаг тул энэ бас өнөө цагийн шаардлага бас нийцэхгүй. Улсын бүртгэлийн хувьд орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үйл хөдлөлтийн эрхийг тухайн үйл хөдлөлтийн доорх болон орчны газрын нэг салбарын дугаарт нислэн бүртгэх шинэ зарцуулалт суулгав. Үүнтэй холбоотойгоор газрын хуулийг цогцоорон шинжлэх асуудал яг одоо хийгдэж байна. Энэ чиглэлээр засгийн газарт улсын их хурлаас өгөгдсөн өгөгдөлтөө газар ба газар дээрх хөдөлгөөнийг нэг объект гэж бүртгэж иргэний хуулийнхаа суур үзэл баримтад нийцүүлэх ёстой гэдэг үүрэг чиглэлийг өгөөд байна. Энэ нь одоо шинээр бүртгэх гэж байгаа, шинээр эзэмших гэж байгаа, шинээр өмчлөх гэж байгаа газар ба үйл хөдлөлтөөр нэгэн асуудал бэрхшээл үүсэхгүй. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд тусдаа санхүүгийн байдлаар бүртгэж байсан одоо үүссэн бүртгэлүүдийн хувьд үүнийг яаж шийдэх вэ гэдэг асуудал хамгийн тулгамдсан онлайн практик ийм асуудал болж өрөөд байна. Мэдээж Франц, Герман гэдэг нөлөөдрийн тэнхүү хооронд оролцож байгаа олон улсуудын бүртгэл нотариатын хөгжлийн тэр төвшөнд шууд хүрэхийг хүсэж хууль эрх зүйн орчноо өөрчлөх санаа байвч энэ нь бас хязгаарлагдмал байна. Гэхдээ тэр чиг хандлагыг бид зөв гэж үзэж байгаа учраас тэрлүү түлхсэн, тэрлүү хүссэн, тэрлүү зорьсон алхмуудыг алхмаар хийж байна. Энэ чиглэлд хийсэн нэг алхам нь сая хэлсэн бүртгэлийн багц зүйл. Нотариат өөрөө асуудлыг шүүгээр хэрэг маргаан болгохын тулд өрчлөн баримтчийн тодорхой байдлыг хангаж өгдөг. Энэ ч утгаараа жишгийн хэрэгцээ нотариатын үгийг хувийн этгээд гүйцэтгэдэг учраас энэ талаарх шүүхийн маргаан газрын тогтолцоотой улсуудын маргаанаас илүү их байдлыг нэм ойлгомжтой. Үндсэндээ гэрээ байгуулах, өмч шилжүүлэх, хилцлийн зардал нь үр дүнтэй бөгөөд зохистой байдаг. Өмчлөх эрхийн баталгаа сайтай буюу хилцлүүдийг бүртгэлийн уялдаа холбоо үнэн зөв байдаг. Сайтай байдаг. Ийм улсад хөрөнгө оруулалт, эдийн засгийн хүчил, иргэдийн хувийн эрхүүд найдвартай баталгаатай гартай байна. Миний би энэ Франц, Герман улсад ажиллахдаа нотариатын баримт бичиг гэрчилж байгаа байдлыг биеэр үзсэн. Нүдээр харсан. Иргэдэд хэрхэн чирэгдэлгүй байх, ингэхдээ мэдээллийн аюулгүй байдал, үнэн зөв байдлыг яаж шалгах вэ гэдэг асуудал олон талын учир шалтгаан зохицуулалтаар хийгдэж байна. Нотариат зөвхөн талуудын хувийн байдлыг тогтооход хязгаарлагдахгүй,
хилцлийн эргэцүүн удаагаар хууль зүйн зөвлөгөө мэдээлэл анхааруулах үндсэн чиг үүрэгтэй. Манай улсын хувьд энэ асуудал дээр улам илүү харах, өөрөөр хэлбэл ганцхан тоожруулах биш, зөвлөгөө өгч тэр байдалд нотариат шиг ажлын ачааллын хөвч төр, зохион байгуулалтын хөвч төр, арга зүйн хөвч төр чиглүүлэх, төлөвлөх чиглэлийн өөрчлөлтүүдийг хийх шаардлага байна. Нотариатын хариуцлага алдснаас бусдад учруулсан хохирлыг улс орнууд заавал даатгах, баталгаад санах зэрэг хэрэгслээр нөхөн төлж байна. Бид ч бас нотариатын хариуцлага, нотариат тавьж шаарддаг өндөрлөх талаар хуулийн төсөлдөө оруулахаар судалж байна. Яг энэ өдрүүдэд хууль зүйн дотоод хэргийн яамнаас нотариатын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бэлтгэж дууссан. Хилцүүлэгт оруулж Улаан засгийн газрын хурдтанаас ойрын өдрүүдэд хилцүүлэх гэж байна. Уг өөрчлөлт парламентын энэ намрын чуулганаар хилцэгдэж батлагдана гэдэгт бас итгэлтэй байна. Чиг хамтлагын хувьд сүүлийн жилүүдэд сая бас илтгэж хэлж байна. Блокчейн, хэмэл оюун ухаан, ухаалаг гэрээ, дижитал нөлөөлөл ганц манай улс гэлтгүй дэлхийн нийтээр тулгамдсан харилцан адилгүй зарчмын нэг шилжүүлэхгүй өөр байр суурь хэрэгжиж байгаа ийм үйл бас гээд оршиж байна. Компани бүртгэл, газрын бүртгэл, үйл хөдлөлийн бүртгэлүүд мөн харилцан адилгүй байдлаар асуудлууд ширхэж байна. Бидний одоо харж байгаагаар зарим мэдээлэл авалгаа саяны хэлсэн блокчейн технологиг нэвтрүүлэх боломжийг бид бас үүсгэж болохгүй байна. Зарим дотроо хуулийн этгээд газар ба үйл хөдлөлийн бүртгэлийн мэдээлэл бид бас илүү нухацтай сая одоо итгэгчийн хэлж бас хамуулж болгоомжлуулж байгаа тэр үндэслэл зарчмуудыг бас хангацж алхамаар энэ технологиг бүртгэл ба нотариатын тогтолцоонд төлөх шаардлагатай ухаа гэж хэлж үзэж байгаа. Үйл хөдлөлийн хилцэн мэдээж хуульч мэрэгжлийн нарийн мэрэгжлийн өндөр түвшний мэдлэг мэрэгшил туршлагыг шаарддаг. Түүнээс гадна өнөө цагт санхүүгийн бизнесийн олон талын мэдлэг мэдээлэлтэй байхыг бас шаардж байна. Өөрөөр хэлбэл энэ бол өөр төмөн байсан хуульч, санхүүч, эдийн засгийн гэсэн тус тусдаа мэргэшил гэдэг ойлголт байна. Бид цогцоороо нэг бие, нэг хүн энэ чиглэлийн мэдлэг мэдээллийг өөртөө зохицуулж байж сайн мэргэжилтэг, сайн бүртгэгч, сайн зурчлагч, сайн нотариат байх тэр нөхцөл байдал руу биднийг цаг үе шахаж байна. Нотариатын үйл ажиллагааг захимжуулах болон хөтөлийн байгууллагаас мэдээлэл авахчийн хувьд хэрэгцүү мэдээлэл чадвартай итгэл даахуйц нотариатчаар үйлчлүүлэх үйлчлэгчийн эрх ашиг хамгаалах үүднээс нотариатын тойрог түүнийг нийслэл аймагт нэг тойрог байхаар томсхон зүйтэй гэж хуулийн төсөлд тусгай байна. Өөрөөр хэлбэл энэ бол тодорхой хэмжээгээр зах зээлийн өрсөлдөөний зарчим мөн нотариатын тогтолцоо оруулах чиглэл дээж байгаа алхам гэж ойлгож байна. Бид үйлчлүүлэгчид тодорхой нэг нотариатыг нутаг дэвсгэрийн харьяалаар тодорхойш илүү сайн, илүү туршлагатай, илүү ойр
илүү хөнгөн шуурхаа үйлчилж байгаа. Тэр надад зах зээлийнхаа жам усны дагуу үйл ажиллагаагаа явуулах, хөгжих тэр боломжийг бид төлөх байна. Алтаатын хуулийн тухай хуулийг албан ёсны хэлцүүлэлт оруулж байгаа. Яг энэ агшинд энэ удаагийн олон улсын хэдэн шилжгээний хурал болж байгаа. Нэн чухал мөн бидний хувьд энэ хурлын үр дүнд гарах зөвлөмж, илтгэл, материалуудыг нэг талхалтаараа хүлээж авч болно. Ирэх зүүн шинжилгээний энэ асуудал бид Монгол улсын нацраад дангаараа урагшаахгүй. Сая хэлсэнчлэн анх бидэнтэй хамт суугуулсан журмын нөхцөлөө түнш улс орнуудтайгаа Натратын хүмүүстайгаа бид хамтдаа ахах болно. Үүний нэг бичиж байгаа хэлбэр гэсэн энэ удаагийн эрдэм шинжилгээний болж байна. Тийм учраас энэхүү хуралд цаг зав гарган бас холоос зорж оролцож тусгайлан илтгэл хэлцүүлж бидэнд бүгдээ санал зөвлөмж туршдаа аваадж байгаа. Эрхэм өртөдөө дахин талархтаа илэрхийлье. Багтуул илтгэл тавьж байгаа нийт эрдэмтэн судлаачдад болон хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа.